Титан комик 1-р бүлэг Дэлхийн хямрал ба Монголын шин замнал. Доржийн гэр бүл Улаанбаатарын захын нэгэн орон сууцд дорж эхнэр наран охин инхрийтэйг амьдардаг байлаа. Түүний эцэг их нь хөдөө хинтийн улсын бэлд малаа малдаж ах トゥ нар нь хотод янз бүрийн ажил эрхэлтэйг найз нөхдөний хөвчлэн шинжлэх ухааны салбарт ажилладаг залуус дорж бол Монголын сансрын нисгчдийн ахлагч олон жил бэлтгэл сургалт хийсэн зөрөгтэй ухаалаг ирэх хүн. Гэр бүл нь түүний амьдралыг гол тулгуур нар нөхрөө дэмжиж охин инкрийн аваараа бахархтааг. Тэдний амьдрал энгийн боловч ирээдүйд том сорилт хүлээж байгааг бүгд мэдэрч байлаа. 21-р зууны сүүлчээр дэлхий асар их сорилттой тулгарсан. Дулаарл эрчимжиж, мөсөн уул хайлж, уур амьсгалын тэнцвэр алдагдав. Монголын тал нутагч ган гачиг нүрдэж, гол мөрөн ширгэж, усны хомсдол аимшигтай хэмжээнд хүрсэн. Хүн төрлөختн аврал хайж, шинэ гарагт амьдрах боломжийг судлах шаардлагатай болов. Монголын шин замналд. Монгол улс шинжлэх ухаан, технологийн салбарт үсрэлт хийсэн байлаа. Хиймэл оюухан, робот, техник, сансрын инженерчил хөгжил дэлхийн том гүрнүүдэд энэ зэрэгцэх хэмжээнд хүрвэ. Говь нэртэй сансрын хөлөг бүтээж олон улсын хэмжээнд анхааралтайв. Энэ хөлөг бол зөвхөн Монголын бахархал бус хүн төрлөختний авралын найдвар байлаа. Дорж ахлагчтай баг анхны том даалгавраа биелүүлэхээр бэлтгэж эхлэв. Анхны нислэгийн бэлтгэл. Улаанбаатарын шинжлэх ухааны төв дорж ба түүний хамт олон өдөр шөнөгүй ажиллаж байлаа. Лавга түүний ойрын нөхөр хөлгийн инженерийн ахлагч мөн бусад нисгэгчд эрдэмтэд робот цэргүүдийн удирдагч нар багтсан байваа. Эрдэмтэд дэлхийн дулаарлал усны хомсдлыг шийдэх гарц сансар огторгод байгаа гэж үзв. Тиймээс ихний зорилго нь ангар гарагт хүрч амьдралын боломжийг судлах явдал байлаа. Дорж гэр бүлтэйгээ салах ёс хийж охиноо тэрж эхнэрийнхээ нүдэнд итгэл найдварын гэрэл харлаа. Тэрээр мэдэж байв. Энэ аялал зөвхөн Монголын төдөөг дэлхийн ирээдүйг шийдэх аялал юм аа. Бүлэг ангарах түрх зам. Аяллаа эхлэл. Говь сансрын хөлөг Улаанбаатарын шинжлэх ухааны төвийн асар том ангар дотор бэлэн болжээ. Дорж ахлагч багийн хамт хөлөгт суух мөчөд эхнэр наран охин инхрийн нулимс дүрм нүдэр түүнийг үдэж байлаа. Эцэгхэнч хөдөө нутгаас ирж хүүгийн түүхэн аялах харж бахархваа. Хөдөлж эхлэмэгч бүх Монголын ард түмэн телевизийн шууд амжуулалтаар харж бахархал айц хуссан сэтгэлээр залбирч байлаа. Сансрын гүндэх сорилт ангар руу чиглэсэн аялал хэдэн сар үргэлжлэнэ. Хөлөгт хиймэл оюун ухаанаар удирдагдсан робот зэргүүд хамгаалалт хийж багийнхан ээлжлэн хяналт тавьж байв. Лавга инженерийн ахлагчийн хувьд хөлгийн системийг байнга шалгаж жижиг эмтгийж засахад гашсан. Сансрын гүнд тэд олон сорилттой тулгалаа. Нарны шуурга, цахилгаан сорон зөндөлгөн хөлгийн системийн догдол гэвч багийнхан эвд нэгдэлтэйгээр даван туулж зорилгоо алдаагүй юм аа. Ангараг дээрх анхны алхам. Эцэст нь говь хөлөг ангаргийн улаан хөрсөнд буулаа. Тоошоор огор бүрхэгдсэн тал нутагт багийнхан анхны алхмаа хийж Монголын туугийг хатгав. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудас нээсэн агшин байлаа. Тэд хөрс агаар усны үлмэрийг судалж ангарагт амьдрал үүсэх боломж байгааг тогтоов. Хиймэл оюун ухаан бүхий лабораториудын тусламжтайгаар анхны жижиг суурин байгуулах төлөвлөгөө боловсруулваа. Эртний нууц. Судалгааны явцад багийнхан ангаргийн хөрсөндөө нууцлаг байгууламжийн үлдэж соллоо. Энэ нь 10 сая жилийн өмнө энд соёл эргэлж байсан гэдгийг илтгэж байв. Хан чулуун бичээс үл мэддэгдэх төхөөрөмж эдгээр нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн том нээлт байлаа. Дорж ахлагч багийнхандаа хэлв. Бид зөвхөн дэлхийг аврах гэж ирээгүй. Бид түүхийн нууцыг тайлах гэж байна. Дараагийн даалгавар. Ангараг дээр судалгааны үр дүнд дэлхийд дамжуулагдаж хүн төрөлхтний шинэ найдвар төрүүлвэ. Гэвч Монголын багт нууц даалгавар ирсэн илүү том сорилт байлаа. Санчир гарагийн дагуу Титан руу аялаж тентхийн нууцыг тайлхаа. Титан бол метан далаа уулгалтай аимшиг төрсөн. Тэнд амьдрал байгаа хэсгийг судлах нь хүн төрөлхтний ирээдүйг шийдэх алхам болох байлаа. Дорж ахлагч багийнхандаа хандан бид ангарагт амьдралын улмар боллоо. Харин одоо Титан руу явж хүн төрөлхтний ирээдүйг хамгаалах ёстой. 3-р бүлэг Титан руу аялсан нь 1. Нууц даалгавар. Ангараг дээрх судалгааны үр дүнд дэлхийд хүрмэгц хүн төрөлхтний шинэ найдвар төрсөн ч Монголын багт илүү их том сорилт ирэв. Нууц даалгавар. Санчрын дагуу Титан руу очиж тентхийн нууцыг тайлах. Энэ даалгавар зөвхөн Монголын багт даатгагдсан тэдний эр зэрэг шинжлэх ухааны хүч чадлыг дэлхий хүлээн зөвшөөрсний илрэл байлаа. Дорж ахлагч багийнхандаа хэлв. Ангараг бидэнд түүхийн нууцыг өглөө. Харин Титан бидэнд ирээдүйн түлхүүрийг өгнө. Метан далайн ертөнц.
гой хүлэг титан дээр буух мөчд багийнхан гайхшрал тавтав. Асар том метан, далай, уул, гол мэт урсгалууд хар бараан манангаар бүрхэгдсэн орчин агаар нь хүнд хүйтэн хүний амьдрал тохиромжгүй. Гэвч энэ ертөнц өөрийн гэсэн амьдралтай аимшигтай амьтдаар дүүрэн байсан. Харийн амьдралын илрэл. Эхний судалгааны явцад багийнхан аимшигт амьттай нүүр туллаа. Тэд захиуран биетэй өв торхоо шиг урт нугламтай, нүд нь олон, шүд нь хорц, хөдөлгөөн нь хурдан арааталдаг шинжтэй. Тэд оюун ухаангүй мэт боловч сүргэлэн дайрч хөлгөрөө тотолвоо. Робот зэргүүд хамгаалan лазер тулаан хийж буугаар галлав. Гэвч амьтад маш төсвөртэй. Шаргацсан ч гэсэн угуурч буцахгүй байлаа. Титан дээр анхны тулаан аимшигтай байв. Лавгагийн удирдсан инженерүүд хөлгийн хамгаалтын системийг асааж багийнхан гар буу плазмын зэвсгэр тэмцэв. Гэвч нэг нисгч дайралтанд дөртөж амьарстав. Энэ бол багийнхны хувьд маш хүнд мөч байлаа. Доржинүүдэнд уур хилэн гашуу зэрэгцэн тэр багийнхантай хандан бид тэдгэрийг устгах арга олох ёстой. Энэ бол зөвхөн бидний амьдралын төлөө бус дэлхийн ирээдүйн төлөө тэмцэл юм аа. Энэ гэмтэл тулааны үеэр говь хүлэг гэмтэж хөдөлгүүрийн систем тоглолтлоо. Лавга инженерүүдтэйгээ хамт яаралтай засвар хийж робот зэргүүд хамгаалалт хийж өргөжлүүлв. Амьд тасралтгүй довтолж багийнхан амарсан тэмцэлд орсон аимшигтай тулаан хийж байлаа. Дорж дээжиг аван дэлхийдээ холбоо тогтоом мэдээлв. Би дэлхийг аврах материал боллоо. Гэвч түүний төлөө бид амь насаа золиослож байна. Титан руу хөрөх. Эцэст нь лавга хөлгийг засварлаж хөдөлгүүрийг асаа гой хүлэг метаман дундаас хөрч титан гаргаас саллаа. Гэвч тэдний ард аимшигт амтэн. За тэгэд эцэст нь манай хэд дэлхийг эрг дээр юм буцаж дэлхийг аварч дэлхийн маань ногоорж мөнх цас мөсөн голууд нь буцаад хэвэн болж ингээд амьдрал хэвийн өргөлжсөн байна. Мөн олон улсын сансрын агентлахууд Америк, Европынхан титан гар руу очиж нөгөө өнөд эрдэсийг олборлож хар гэргийнхэнтэй байлдаж тэднийг устгаж тэн дээрээс нөгөө эрдэсээ олборлож гариг дэлхийг ингээд аварсан